Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр бид нэр блог алгоритм программын хамгийн чухал элементүүдийн нэг болох input блок элементийг та бүхэндээ тайлбарлая. За input блок элементийн гол чухал шин чанар нь юу вэ гэхээр компьютерийн keyword буюу компьютерийн гарнаас өгөгдлийг компьютерийн санах ойруу бичих үйл явцыг гүйцэтгэхэд маш их ач холбогдол өгдөг. Нэг өсөндөө компьютерийн keyword-ноос оруулсан тухайн тоо, бүхэл тоо, бутгаа тоо, тэмдэгт мөрүүдийг бүгдийг санах ойруу бичдэг гэсэн үг. За одоо багш нь энэхүү input блок схемийг бодит жишээн дээр харуулъя. Одоо тэгэхээр дүрсээ аваад бид наам нэг гэсэн хувьсгчийг сонгож аваад энэ маань одоо бүхэл тоон төрлийн хувьсгчаар сонголоо. Input блок схем дотор наам нэг гэсэн тоо буюу наам нэг гэсэн хувьсгчийн нэрийг бичээд өгнө. За ингэснээр алхам бүрээр нь ажиллуулад үзэх юм бол integer наам гэсэн хувьсгчийг одоо буюу нэгсэндээ integer наам нэг гэсэн хувьсгчийг одоо бүхэл тоон наам нэг гэсэн хувьсгчийг санахаа үүрэн дээр зарлж өгөөд тэрхүү санахаа үүрэн дээр зарласан хувьсгчид наам нэг гэсэн input блок элементийн тусламжтайгаар бид утгыг бичиж өгнө. За ингээд бид 2025 гэсэн утгыг бүхэл тоог бичээд энтер дарах юм бол санахаа наам нэг гэсэн нэртэй санахаа үүрлөө 2025 гэсэн утгыг бичиж хадгалсан байгаа нь энэ дээр харагдаж байна. За энэ хүү цонхыг яаж гаргах вэ гэхээр layout Windows цонхон дээрээс variables and console гэсэн цонхыг дарахаар энэ variable watch гэсэн цонх гараад ирнэ. Доор нь console гэсэн цонх тусна гарч ирнэ. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Pro YouTube-г subscribe хийж дагаарай.